Харин өнөөдөр чан урт гэдэг ханз үзнэ. За чан гэхээр ханзыг хараарай. Бүх ханз ингээ бөөнхөн жижигэн биш нэлээн урт ханз байгаа. 这条路很长 энэ нэг зам маш урт гэнэ. За замыг тяо гэдэг үгээр тоолдог байна. Тяо гэдгээр гомиг тоолж болно. Хүний амьдралыг тоолж болно. Замыг тоолж болно. Тэгэхээр ийм урт зүйлийг тоолдог байна. Тяо өмд жишээлбэл ингээд нарийнхан урт юм байгаа тийм. Тэгэхээр нарийнхан гомин шиг юм урт зүйлийг тяо гэж тоолдог байна. Хүний амьдралыг яагаад тяоор тоолдог вэ гэхлээр нөгөө амьдралын зам, жим буюу хүний амьдрал чинь нэг юм Disney дөрөөн дээр явдаг гэдэг шиг нэг юм урт утсан дээр явж байгаа юм шиг тэгж төсөөлөгдөж байгаа. Тэгэхээр тяо гэж тоологддог байсан. За 这条路 энэ нэг зам нь 很长 маш урт юм аа. 这支笔比那支长гэнэ. За 这支笔энэ нэг үзэг нь за би гэдэг нь биер гэсэн үг те. Одоо үзэг харандаа болоод байгаа. За үзэг харандааг харин ж гэдэг үгээр тоолно. Үзэг те эсвэл юм тамхи ч юм уу нэг тийм хэлбэртэй зүйлийг ж гэж тоолоод байгаа. Тэгэхээр энэ нэг үзэг нь би харьцуулж гин на ж нөгөө нэгээсээ чан урт ахна. Тэгэхээр урдаа үзэг гэдгийг хэлсэн бол харьцуулж байгаа тохиолдолд ард нь дахиж үзэг гэдэг үгээ хэлэхгүйгээр зүгээр нөгөө нэгээсээ чан урт гэж шууд ингээ хэлчих болдог байна шүү. Дахиад энэ нэг үзэг нь нөгөө нэгээсээ буюу нөгөөхнөөсөө урт юм байна. За дахиад жишээ. 他的头发很长гэнэ. За энэ фа нэгдүгээр үг шүү. Хөг нь гараагүй байна. 他的头 түүний үс нь төв гэдэг нь толгой. Фа гэдэг нь нэг юм одоо яваад байгаа, тараад байгаа нэг тийм зүйлийг хэлээд байгаа. Тэгэхээр төфа гэхээр үс байна. Тэгэхээр түүний үс нь 很长 маш урт юм аа. 他写的作文很长 түүний 写的 бичсэн 作文гэнэ. За 作文гэхээр эссе гэлэнэ. 很长 маш урт юм байна. 不错 муугүй шүү, дайчгүй шүү. Тэгэхээр та өөрсдөө энэ өгүүлбэрийг орчуулж үзээрэй. Шалгуулж болно шүү. Чан гэдэг үг өнөөдөр үзлээ.